сайн байцгаана уу? Ингүүлэн байна. Энэ манай мөр хүслэн. Тэгээд би хүслэнтэйгээ хамт амьдраад одоо 14 жил болж байгаа. Тэгээ анх хүслэн болохоор Нарантуул зах дээрээс худалдаж авч ирсэн. Тэгээд тэнцээ чи нөгөө нэг урд нь одоо нөгөө баялаг ундраа гэж байсангийн урталт нь нэг юм амтан зардаг юм жижигхэн булан байдаг байсан. Тэгээд би яг захаарах болгондоо ер нь тэрний хажуугаар ингээл өнгөрөөл нэг муур авчихсан центр гэж бодоол явдаг байсан. Тэгээд яг нэг өдөр явж агаад тэнцээ ингээ очисон чи ингээд амар том картонын хайрцаг дотор амар их муурнууд ингээ дээрээс нь ингээ давхарлаад овоолоод бүр ингээ 30 40 ширхэг ч юм уу ингээд нэг хайрцаг дотор байсан байхгүй юу. Тэгээд би тэр муурын тэр хайрцаг доторхыг ингээ ухаж үзээд тэгээд тэр дундаас анх яг хүслэн олж исэн. Тэгээд аюу инээдтэй тэр нөгөө нэг зах дээр байсан муурнууд нь болохоор одоо зөвхөн нэг өнгө орсон муур байдаг шүү дээ. Одоо дан хар ч юм уу дан шар. Тийм муур нь болохоор 3000 төгрөг. Тэгээд 2 өнгө орсон муур нь болохоор 5000 төгрөг. Тэгээд манай хүслэн болохоор тийм дундаа хамгийн үнэтэй нээсэн. Ингээ 3 өнгө орсон гэд одоо хамт амьдраад 14 жил болж байгаа. Тэгээд муурны насаар нь бодсон чинь одоо 72 настай эмээ юм бэлээ манай энэ муур. Тийм анх тэгэж авч исэн түүхтэй. Хүслэнгийн нэрний хувьд болохоор ер нь угаасаа нөгөө багасаа л амтан тэжээхийг айгу хүсдэг байсан. Тийм болохоор хүсэж авсан болохоор хүслэн гэж нэр өгсөн. Тэг хүмүүс манай муурны нэрийг жоохон шоолоод идэв. Сувтаа илүү мэлөө энтерхэл ер нь. Манай гэр бүлийн өдөр тутмын амьдрал бол тэгээ хичээл одоо цэцэрлэг сургуультаа явах, ажил төрөлтөө явах гэл тэгэл оройн гуруулаа эргэж уулзаал өдрийг ер нь өнгөрөөцгөөдөг дөө. Тэгээ манай охин бол багасаа төрсэн цагаас хойш мууртайгаа хамт амьдэрсэн болохоор ер нь амьтанд айгүй илгэсэг, хайртай. Би одоо тийм мууртайгаа 14 жил болж байгаа болохоор ер нь хамтдаа айгүй олон зүйлийг туулж өнгөрүүлсэн. Тэгээд урд нь ер нь хамгийн удаан хугацаанд хол байсан нэг 2 сар, 3 сарын хугацаанд гадагшаа яваад тэгээд айлд үлдээсэн байсан. Тэгээд бас айгүй тийм сансан байсныг айгу мэдэрсэн шүү дээ муурныхаа. Хүслэн ер нь тэжээснээс хойш бараг 2-3 удаа алга болж исэн. Тэгээд гадаа ер нь гарахаас айгу айдаг. Гадны дуу чимээнээс ер нь айгу тийм айдаг. Гэртэл байх туртай муур байхгүй. Тэгээд нэг удаа манай ээж ажилдаа явах үеэр байсан юм уу? Яасан нөгөө хаалга онгоолгоход дагаад гарсан юм шиг байна. Тухайн үедээ гараал айгу их хайсан тэр хавьтаа. Тэгээд бүр ерөөсөө олдохгүй. Тэгээд бараг 3-4 хоног өнгөрөөд тэгээд тэгсэн чинь нэг гэрээсээ гараад явсан чинь яг ингээ орцсон дотор сонсогдоод байсан байхгүй юу. Тэгээд яг орцсныхаа ингээ дээшигээ гараад үзсэн чинь хамгийн дээд давхрынх нь нөгөө нэг юм орцны ингээд нэг юм цонх байдаг шүү дээ. Цонхны ингээд нэг юм буланд нь бүр амар айцсан ингээ бүнжгэнсэн тэгсэн байж хат нь эргэж олж исэн. Тэгээд тэрний дараа бас яг л тэрэн шиг тэгэж хаалга онгооход гарч явсан уу яасан тэгэж гарч яваад тэгээд тэр нь болохоор тэгэж удаагүй тэр өдрийнхөө нэг ганц 2 цагийн дараа нь бас хажуудлынхаа орцноос олж ирсэн. Тэгээд алга болоод эргэж олдоод ер нь айгу амар юм болж исэн бит хоёрын хувьд бол. За муур тэжээснээр миний амьдралд гарсан өөрчлөлт гэвэл мэдээж эрэг гэртээ ирэхэд ингээл нэг амт намайг хүлээж ийн гэдэг айгу сайхан. Тэгээ би одоо тэгтээ айгу олон жил хамт байгаа болохоор одоо бараг ингээ муургүй амьдрал ямар байдгийг бараг л мартцсан дөө. Айгу 14-5 жил хамт байгаа болохоор тэгэл өөрөө багасаа л ер нь амтанд хайртай байсан болохоор авч тэжээхийг айгу хүсэж исэн. Тэгэл яг миний хүссэн шиг л хантай, хайр татам хөөрхөн байсан. Тэгээд бас хүүхдээ ч гэсэн амтанд хайртай хүн болж өсөөсэй гэж хүсдэг. Тэгээд ер нь төрсэн цагаас хойш мууртайгаа хамт амьдарч байгаа болохоор бас тийм сэтгэл өөртөө сууж байгаа болоо гэж бас найддаг шүү дээ. Муурнаасаа мэдэрдэг гоё мэдрэмж гэх юм бол тэгээ ганцаардахгүй, халуун дулаан, оройтой гоё ингээл тэрвэрлдээ дундахад хөөрхөн. Тэгээ муур ч бас гоё юм цэвэрч айгуу гоё бие даасан амтан болохоор яг тэр нь надад тэжээхэд бол айгуу гоё амар санагддаг. Хантай үедээ хантай ингээд бас заримдаа ингээд одоо байнга намайг ноолоод байхгүй нэг газар ингээд хөвтөж гин эсвэл ингээд хүсэх юм бол ирээд эрхэлдэг ч юм уу тиймэрхүү зан чанаруудад нэр дуртай байдаг та.
Миний охин манай муур ер нь хаздаг лөө? Хаддаг уу? Тийм үү. Ерөөсөө хүмүүсийг хаздаг юу? Манай муур уул нь бол хүн амир хаздаг муур ахгүй юу. Тэгээд тийш дээ. Гэтэ ер нь амар хүн амьтаа хаздаг. Тэг хазахтаа ингээд нөгөө нэг тоглоомоор биш. Яг жинхнээсээ жоохон юм хохирох гэж байгаа юм шиг хаздаг. Тэгээд манай найзууд ингээл гэрт орж ирэхдээ ингээл хан дагаал. Өө хүслээ хөөрхөн шүү гэдэл ер нь амар энэс айдаг. Амтан авахаар төлөвлөж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө гэх юм бол мэдээж харшлын шинжилгээгээ өгчүүл зүгээр. Тэгээд ер нь тэр амтан цаашд 15-аас 20 жил тэжээх болохоор гэр бүлийнхаа төлөвлөгөөгөө сайн бодоод тэгээд амтаа авч тэжээгээрэй л гэж зөвлөмөр байна да. Univision-тэй хамтдаа жаргалтай.